За арилжааны зах зээлээс хэр удажиж ер нь бол тогтмол ашигтай болох боломжтой вэ? За тэгээд ихэнх хүмүүсийн боддог асуулт байгаа бах. За тэгээд миний хувьд бол яг идэвхтэй арилжааны зах зээл рүү ороод ритейл буюу хувь арилжаагаа хийгээд CFD брокер дээр арилжаа гээд нэг 7 8 дахь жил рүүгээ бол орох гэж байна. За 8 дахь жил арай өрөөгөө байгаа юм байна. 7 дахь жил рүүгээ 7 дахь жил дээр явж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ хугацаанд яг өөрийнхөө хувьд мэдэрсэн болон одоо нэг туулсан тэр зүйлүүд дээр үндэслээд бас нэлээд олон залуучууд надаас тэгж асуудаг учраас би тэнд нь хариулт өгөхийг хүссэн. За тэгээд хэдэн жил сурах нь бол энэ зах зээл дээр нэг хамаа байхгүй. За яг тэр хугацаанд хүн юу мэдэрж байгаа, юуг одоо ойлгож аваад тэрэн дээр ажиллаж чадсан, хэр өөрийгөө өөрчилж чадсан те. За мөн дээрэс нь хэр хувьсах чадвартай, хэр мэдлэгийг одоо ингэж хүсч мэдлэгтэй болохын тулд цаг зав зарцуулсан бэ гэдэг зүйл нь бас нэлээд чухал. Миний хувьд одоо 1-2 жил болоод тогтмол ашигтаа ороод ингээд явж байгаа зөндөө олон хүмүүсийг мэднэ. За зарим нь бол бүр 10 гаруй жил, 15 жил энэ төр хийгээд явж байгаа хэрнээ одоо хүртэл алдагдaltaй байдаг хүмүүсийг ч бас мэднэ. Тэгэхээр ер нь бол харьцангуй ойлголт. Таны өөрийн хичээл зүтгэл тэр бүх зүйлээс хамаарна л гэсэн үг. Тэгээ миний хувьд бол хугацаанаас илүүтэйгээр нэг юм хид хідэн үеийг л зүгээр арилжаач заавал ч хүү дамжсан байдаг байх гэж боддог. Тэгээ ер нь одоо ингээд хүмүүстэй ажиллаад явж байхад бол нэлээд олон залуучууд бас тэр үе одоо миний тэр туулж исэн, мэдэрж исэн зүйлсүүдийг бас ингээд адилхан мэдрээ туулаад явж исэн тохиолдлууд бүгд айгүй олон тарж исэн. За тэгээд бас энэ тентхийн одоо гадаад дотоодын номнууд аваад уншихаар ерөнхийдөө баг ижлэгэн зүйлсүүдийг бас ярьдаг, одоо ойлгож авсан байдаг. Тэгэхээр миний хувьд бол арилжаачд бол заавалчгүй нэг тийм тойроод биш дайраад гардаг нэг үеуд байдаг юм шиг байгаа. Тэрэн дээр хамгийн эхлээд бол би өөр дөр ингээд жишээ аваад бодоход сураад эхний 1-2 жилдээ бол ерөнхийдөө маш их мэдлэгийн төлөө улаарсан. За мөн дээрэс нь гадаадын одоо том мундаг гэж бодсон арилжаачид контент креаторуудыг дагаж, IG-ийг дагаж те одоо үнэтэй машин одоо лаг хаусанд амьдарч байгаа тэр зүйлсүүдийг бол хараад яг эдгээр шиг болчих юмсан би яг санхүү хэрэгчлэнд хүрчих юмсан гэсэн одоо ойлголтоор бол бид нар арилжаараа ихэнх нь бол орж ирдэг ерөнхийдөө санхүү хэрэгчлэнд хүрэхийн тулд те. Гэтэл өөрөө энэ маань ямар эрсдэлтэй ямар бас юм хатуу зах зээл вэ гэдгийг төдийлөн бас мэдрээгүй байдаг л да. Тэгээд эхний 1-2 жил бол ерөнхийдөө тийм амар амбицтай, том мөрөөдөлтэй тэгээд энэ тентхийн одоо сургалтанд суусан энэ тентхийн хүмүүсээс одоо юм мэдлэг авсан тийм л одоо жилүүд байсан. Тэгээд маш их сигнал бас авах гэж үздэг байсан. Гэхдээ би тухайд Монголын биш гадаад хүмүүсийн сигналыг бас сургалтуудыг нэлээд сонирхол. Тэр үед угаасаа нөх амар одоо байгаа шиг юм бүр замбраагүй юм сургалт хийдэг одоо арилжааны зах зээл ярьдаг бас байгаагүй. Тэгэхээр нөгөө нэг хязгаарлагдмал байсан учраас гадаад хүмүүсийн л ямыг үздэг байсан. За тэгээд алдагдал руу орж эхэлдэг. Ерөнхийдөө бол ашигтай байж байгаад алдагдал руу орж эхэлдэг. Тэгээд эхлээд нөгөө ашигтай орж эхлэнгүүд чинь айгүй том мөрөөдөл нүдэнд нь харагдаал хүмүүсийн хувьд бол ингээл айгүй том амбиц нь хөдөлж эхэлж байгаа шүү дээ. Итгэл өрөмжлөлтөө болж эхэлж байгаа. За тэгээд 2 дахь жил рүү ордог үед бол ерөнхийдөө нөгөө нэг тэр том амбицнасаа салах гэж айгүй хэцүү байсан. Миний хувьд бол тэ ингээд би ийм юм бодож исэн чи яагаад ингэ алдаад байгаа юм бэ? Би заавал энийг олох хэрэгтэй. Хүмүүс болоод тахт яагаад би авчлахгүй юм бэ гэдэг байдлаар нэлээд шаарлахж үзсэн 2 жил байдаг. За тэгээ 3 дахь жилээсээ бол тэр чинь өөрөндөө орцсон ч гэдэм юм уу? Эсвэл одоо өөртөө байгаа ч гэдэм юм уу? Мөнгөө ингээд алдаа дуусч байгаа байхгүй. За тэгээ ерөнхийдөө нэг жоохон бодлогошрын үе гэж хэлэх юм уу да. Одоо ингээд юун дээр яач вэ гэдэг юм эргцүүлж бодож байгаа жил гэсэн үг. Тэгээ угаасаа хийгээд ч мөнгө байхгүй болцсон байсан. За тэгээд тэр хоорондоо бол бодоход бол тэр хооронд миний хамгийн их ахиц дэвшил гарсан жил байдгийг. Ерөнхийдөө бол яагаад тэгэхээр зөвхөн мөнгөний төлөө ингээд энэ арилжаа маань яваад эхлэхээр юм сурах гэхээс илүүтэйгээр зөвхөн мөнгөн дээр л фокуслаад байдаг. Тэгээ та хэд ч гэсэн өөрсдөө бодоод үзэхэд одоо арилжаа хийдэг хүмүүс байх юм бол зүгээр ингээд мөнгөний төлөө ингээд хөөцөлдөж явсаар байгаа л нэг мэтгэд 1-2 жил өнгөрцөн байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр 3 дахь миний хувьд бол зүгээр би заавал энэ жилээр ярьж байгаа нь болохоор би зүгээр өөрийнхөө хувьд л ярьж байгаа. Тэгэхээр энэ 3 дахь жилд бол би мөнгөгүй болсон байсан учраас яалтчгүй таг цогсоод тэгээд одоо зүгээр л мөнгө байхгүй зүгээр юм чартаа хараад чартныхаа зурган дээр ажиллаад мэдээллүүдээ ингээд суралцаад гадна дотны хүмүүсээс юмаа сураад ингээд тэрэн дээр практис хийгээд явж исэн үе. Тэгээ тэр үед болохоор нөгөө мөнгөний сэтгэл зүй байхгүйсэн учраас би нэлээд их зүйлийг сурч авсан гэж өөрөө дотроо боддог. За тэгээд 4 дахь жил рүү орж явахд бол нөгөө нэг
эхлээд нэг том алдсан өрөнд орсон мөнгө болсон байгаа шүү дээ. За тэгээ 3 дахь жилдээ мөнгө болоо юм сурж байгаа. 4 дахь жилдээ болохоор зэрэг одоо би жил ингээд болцсон юм чинь алах бах те. Хэвээ жинхэнэ мөнгөийг бол инкэ олно гэдэг. За тэгээд хийгээд эхлэнэ. Эхний хэдэн сар гоё явна. За тэгэл дунд нь нөгөө нэг бидний гаргадаг нийтлэг алдаанууд байдаг. Тэр нь юу вэ гэхээр луцаа изаа томруулдаг. Дахиад нөгөө мөнгөний систем рүү орж эхэлдэг. Тэгэхээр энэ зүйлсүүд рүүгээ дахиж ороод дахиад фейлдсэн л дээ. За тэгээд нөгөө нэг амар туршигдаад батлагдаад яваадсан аргачлууд ч худлаа болоод за тэгээд алдагдaltaй байгаа дансны стил шатаадсан. За тэгээ ерөнхийдөө бол нэлээд ийм гүн хямралд орж байгаа. За тэгээд буцаад ажилдаа орж мороод Монголд ирээд ажилд ороод тэгээд ерөнхийдөө нэг ийм жоохон гутранх байдалтай, өөртөө жоохон ийм шантарсан байдалтай байсан тэр үед. За тэгээд тэр үед болохоор зэрэг зүгээр миний бодож исэн зүйлсүүдээс хамгийн одоо ингээд бодоход зүгээр хамгийн чухал ойлголт нь юу байсан бэ гэхээр би зүгээр л тэр үед ямар нэгэн шидэт аргачлалыг гэхээс илүүтэйгээр зүгээр л би яг ном журмынхын дагуу хийгээд үзье гэж өөртөө дотроо амлаж ирсэн байхгүй. За тэгээ ажилласаа гараад яг full time суухаар шийдээд ажилласаа гарахтаа тухайд зээл аваад гарч ирсэн. Тэгээд би яг энэ дүрмийг л зөрчихгүй. Би тэгээд яг ингээд бодоод үзсэн чинь тухайд би нэг ч удаа яг нөгөө нэг одоо арилжааны тэр дүрмүүд байдэн шүү дээ. Одоо жишээлбэл риск менежмент. За 2-3%-аас илүү хэтрүүлэхгүй байх. Өдөрт 2 стоп-лосс авахсан бол дараагийн арилжааг өнжих. Эсвэл 3 TP авсан бол бас мөн өнжих гэдэг ч юм уу те. Эсвэл 7 хоногт төлөвлөсөн цөөхөн хідэ арилжаанд ордог. Суур шинжилгээгээ заавал уншдаг. За тэгээд гихмитчлэн одоо ингээд зүгээр юм дүрмүүд байгаа. Тэгээд тэр дүрмүүдийг бол би яг ягштал биелүүлээд явсан надад нэг ч удаагийн тохиолдол тэр үед байгаагүй. Би арилжаагээд 4 дахь жил рүү орж ирсэн. Гэтэл тэр хооронд бол зүгээр л нэг юм гамбл маягийн системгүй. За тэгээд зөвхөн мөнгөний хойноос хөөцөлдсөн л жилүүд байсан байгаа. Тэгээд би тэн дээр амар том юм одоо жоохон гутралтай байх үедээ хүн чинь ганцаарцсан үедээ л хүн өөр өөртөө ажилдаг. Ер нь бол тэгээд тухайд амар ганцаардсан байсан, ганцаараа байсан одоо ийм асуудлуудаа би ганцаараа шийдэхээс өөр аргагүйсэн. Тэгэхээр өөр өөртөө ярилцаж эхэлсэн л дээ. Тэгээд тэр алдааг би олж исэн. Данснуудаа ингээл бүгдийн шүүгэл ингээл харахаар би яг ингээл рискээ ингээл бүтэн 2% дээр барайл дандаа ингээд эсэлээ тавиал эсэл цохолчих юм бол тэрийг хүлэмжшөрөөд болоод маргааш нь хийдэг ч юм уу. Тим дүрмийг би нэг ч удаа яг тогтмол нэг сар 2 сарч барьж үзээгүйсэн байгаа юм. Тэгээд би яг тэрийг олж харчаад би өөртөө тэрийг амлаж исэн. За би яг одоо л яг ганцхан удаа л би яг те нэг ядаж нэг сар би яг энэ бүх дүрмүүдийг яг зүгээр эвдэхгүйгээр нэг хийгээд үзье. Тэгээд үр дүн гарч ийн байж харъя. Гээд хийгээд үзсэн. Тэгээд тэр үеэс бол айгүй том өөрчлөлт би бол гарсан гэж боддیں۔ Тэгээ адаглал одоо нөгөө нэг заавал эсэл тавих хэрэгтэй гэдэг зүйлийг ойлгож авсан. Зах зээл бол яаж ч магадгүй зүйл шүү. Заримдаа бидний буруу байх боломжтой шүү гэдэг зүйлсүүдийг бас баг багаар ойлгож авсан. Гэхдээ л бас тэгэл хүн чинь байгалийн амтан учраас тунд нь бас алтаануудаа давтна л та. Тэгээ нэлээд гайгүй болцсон, ажилласаа гараад full time суудсан, хабын офсоо байгуулад өөрөөсөө бас тодорхой хэмжээний 40-50 сая төгрөг гаргаад хүмүүст одоо бас те эрг ийм арилжааны орчин бүрдүүлэх тал дээр анхаарад хамт олон бий болгоё гэж зориод дундын офсыг Монголд хамгийн анх хийжлээ. Тэгээд тухайн одоо хамгийн анх ч байх те ер нь зүгээр нөгөө нэг ил тод байдлаар хамгийн анх хийжсэн. Тэрний өмнө бол Millionaire Club гэдээ бас байсан. Ер нь бол тийм нууцлаг одоо нэг тийм хүн илсүүлж одоо авах нь тийм цөөхөн одоо тийм клубүүд, хабууд, офсууд бол байсан. Гэхдээ одоо манай хувьд бол яг зүгээр ил тод нээлттэйгээр гарч ирсэн л дээ. За тэгээд тэр үед бол нэлээд сайхан явж байгаад 2 жил хагасан өмнө бас нэг том алдагдлаа авч ирсэн. Тэр үед болохоор би өөрийн нөгөө дүрмээ зөрчсөн байгаад. Эсэл тавих ёстой гэдэг дүрмээ зөрчсөн. За яад данс томорсон юм чи энийг даачих байлгүй дээ гэдэг бодлоор хандсан. За тэгээ ингэж явсаар байгаад одоо зүгээр сүүлд нь ингэж бодоход би зүгээр та хэдэд нэг зүйлийг л хэлмээр байна. Энэ бүх ярианы эцэст бол гол санааг нь базаад хэлэхэд бол арилжаачд бол одоо миний саяны хэлсэн зүйлсүүдийг бол маш сайн ойлгож байгаах одоо хийж байгаа хүмүүс бол баг ихэнх нь энэ үеүүдийг давж байгаах мөнгөгүй бол өөртөө шантраал ганцаардаал гунж гутраал те аргачлууд хайгаал явдаг. Гэхдээ дийлэнх арилжаа сонирхдаг хүмүүсийн гаргадаг алдаа нь нэг community дотроо нэг хүнээс суралцах байгаа бол яг тэр сайн гэж бодож байгаа үнэхээр батлагдсан тэр хүнээсээ юм сурах байгаа бол тууштай явж чаддгүй. Тэгэл ингээл группүүд хийсэд явдаг. Эсвэл одоо аргачлуудаа солиод явдаг. Энэ дээр бид нар маш том одоо цаг хугацааны алдагдал үүсгэх юм байлээ. Тэгэхээр ер нь бол энэ зүйлүүдээс хамгийн чухал ойлгох хэрэгтэй юм зүгээр л
100% алдагдalгүй арилжаа хийн гэж байхгүй гэдэг зүйлийг л заавал ойлгох хэрэгтэй. Арилжаа бүр нь амжилттай болохыг л ер нь хүсээд идэм шиг байна. Одоо ингээд мөрснөө ингээд бодохоор айгуу гой явж байгаа л нэг алдагдал авахаар тилтрээл уурлаал тэгэл тэрнээсээ болоод revenge trend хийгээл дансан шатдаг багасдаг ч гэдэм юм. Тийм асуудлууд байдаг. Тэгээ одоо ч гэсэн би ингээд Robinhood актем дээрээ хүмүүст менторлоод за бас мөн ашигын бус байдлаар community-га үүсгээд ингээд явж хахад маш олон кейсүүдтэй ингээд хүмүүсийг бас ингээд харж байгаа шүү дээ. Тэр болгон дээр ингээд яг надтай адилхан замналыг туулаа явж байгаа маш олон хүмүүс байгаа. Гэхдээ энэ дээр зүгээр хүн яг тэр ганцаардсан үедээ л өөртөө маш сайн ажилдаг хүмүүс нь үргэлжлүүлээд явдаг. Зарим хүмүүс нь бол шантраад худлаа юм байна гэд өөрөөсөө бурууга зайлуулаад тэгээд ерөнхийдөө зах зээл рүү буруу өгөөд тэгээд одоо гар авчдаг гэсэн үг. Тэгэхээр яг тийм үе шат дээр байгаа бас хүмүүс байж магадгүй. Эсвэл одоо дөнгөж орж ирээд ер нь яах вэ, ийх бол гэж бодож байгаа хүмүүс байж магадгүй. Гэсэн үднэс энийг хийсэн. Тэгэхээр ер нь бол анханасаа орж ирэхдээ эсвэл одоо хэцүү үе чинь байгаа бол алдагдал гэдэг зүйлийг заавал би ер нь бол хүлээн зөвшөөрөхгүйгээр цаашаа явахгүй байна л гэж бодох хэрэгтэй. Адаглаад 10 арилжааны чинь хоёр нь заавал алдагдaltaй байна гэдгийг тооцох хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр л нөгөө нэг эрслийн менежмент гэдэг зүйлийг заавал сахихгүй болохгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг би өмнө бас эрслийн менежментийг дутуу үнэлдэг байсан. Тэгтэл ингээл хид хідэн алдаануудын араас хугацаа жил өнгөрөх тусам би чинь бас шантрах үедээ шантраал явж байгаа шүү дээ. Гэтэл тэр 10 арилжаанаас 2 нь заавал алдна гэдэг зүйлийг би ойлгочихж байгаа. Гэтэл за тэгвэл ингээл гой стап харагцсан үед нь би өндөр риск тавиал бүр ингээл насныхаа 50% орчих л тоо гэдэг бодлууд мерсэр орж ирдэг ус. Гэтэл би яг ямар арилжаан дээр алдах юм? Ямар үед одоо гинт ингээд буужин харах юм те? Гинт одоо дайны мэдгдлүүд хаанаас гарч ирэх юм гэдгийг би 100% мэдэхгүй учраас миний гоё явжсэн арилжаа хүртэл гинт дансын маань шатаах эрсдэлтэй гэдгийг л ойлгосон гэсэн. Тэгэхээр ер нь бол бид нэр арилжаа ихтэй энэ бол рандом одоо те миний энэ жилийн 300 арилжааны нэг хэсэг гэж бодоод тэр зөвхөн нэг арилжаанд анхаарах гэхээс илүүтэйгээр цаашдын 300 арилжаагаа анхаарад энэ 300 арилжааны дунджаар би ямар ч гэсэн энэ сар энэ улирал нэмэгтэй байх ёстой. Би дансаа нэмэгтэй гаргаад үзчихье. Тэгээд энийг ярихаар зэрэг нөгөө нэг одоо миний данс баг, би мөнгө байхгүй, би баг данстай гэж хүмүүс хэлдэг. Гэхдээ системээ бүрдүүлээд 1 жил, 2 жил яг зөвхөн системийнхаа дагуу яваад өөрийгөө бэлтчихсэн болвол дараа нь тий одоо хүмүүсээс хөрөнгө оруулалт авах ч гэдэг юм уу. Эсвэл одоо юу гэдэг юм. Фандing одоо програмууд дээр ордог ч гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар одоо систем чинь батлагдсан тохиолдолд бол хөрөнгөө нэмэх аргууд бол энэ арилжааны салбарт байдаг. Тэгэхээр эхлээд одоо мөнгө гэж явахаас илүүтэйгээр одоо би дөнгөж орж ирж байгаа болон суралцаад явж байгаа хүмүүстэй зориулж хэлэхэд систем гэдэг зүйл дээр маш сайн анхаараарай. Тэгээд дараагийн одоо энэ бичлэгийг бол би цуврал байдлаар оруулаад явъя гэж бодож байгаа. Тэгээд илүү илэн таламгүй одоо тий өөрийнхөө одоо туулсан бодит мэдэрсэн тэр зүйлсүүд дээрээ тулгуурлаад иймэрхүү цуврал бичлэг хий гэж бодож байгаа. Тэгээд нэг яахтар урт биш нэг одоо иймэрхүү урттайгаар хийхэд бол энэ дундаас нэг ч гэсэн хүн юм ойлгож авах байхаа гэж найдаж байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Тэгээд өөр илүү ямар сэдвийн дагуу ярилцмаар байна гэдэг зүйлсээ комент сэдв бичиж үлдээж болно. Тэгээд энэ хүү бичлэг бас таалагдсан бол лайк дараарай. За тэгээд дараа уулзцгаая.